Уулсын домог хотолон. Энэ зохиол нь хотол цагаангүй чарамааны дид дэвтэр. Ингээд Хайдуу хааны хүчит бүх гүнжийн тухай хос түүхэн арманы дид дэвтэр нь уулсын домог хотолон шүү. Тэгээ хотол цагаангүй чарамааныг сонсъё гэвэл M-book аппликейшнд байгаа. Харин уулсын домог хотолон бол одоогор сонсдог ном болоогүй, зөвхөн манай сувгаар уншиж байгааг сануулъя. За 9-р хэсэг. Дөрбөжин хатан. Намрын донд сар гарчээ. Хайдуу хотолон хоёр цэргээ авч гамалтай тултахаар мордсон хойно хааны хүрээ сар уулын их хатан донд байх өвлжөөндөө буух их нүүдэл хийлээ. Хайдуу хааных 3 өвлжөөтэй. Жил бүр өвлжөөгөөс хэлгэж боно. Хувлаа их хаантай 20 жил тэрсэлдэж хідэнтэй тулдаж ялж ялагцаар ирсэн хамгийн том дайсан нь учраас дэлгсэн алганд ирэх шагаа шиг ил байж үл болно. Сар уулын өвлжөө нь өндөр ханан хадаар хүрээлэгдсэн тэгш сайхан дэвсэгт байдаг тул байгаль ихийн бүтээсэн цайз хэрэм мэт бат хамгаалттай газар. Алсаас харахад хааны хүрээний олон гэр өргөө өндөр байц хадан хүрээний цаанаас үзэгддэггүй тул хишигтэн хөвтөлүүд ханан хадны дөрвөн талд харуул тавьж хамгаалахад ч хялбар байдаг аж. Хаан дайнд морцсноос хойш 10 хоног өнгөрчээ. Дөрвөжин хатан өргөөнийхөө үдэнд сар уулын мөнгөн сардгийг ширтэн зогсно. Хайдуу хааны их хатан жалаар угсааны аяс зөөлөн хаштай хизээд хинт ч өш хорсонд л зангидаж яваагүй. Билүүнд ирлэгдэхээ өнгөрсөн жадны үзүр шиг халирхаа замтай дөрвөжин бүсгүй энэ жил 47 нас өдөр хүрчээ. Хатан залуудаа усгал алаг нүдтэй гойлог өндөр биетэй төрж өссөн ил голынхоо хөндөд дэлгэрдэг цагаан удал цэцэг шиг үзэгслэн төгс бүсгүй явсан юм. Хувь тавилангийн цохилтууд цаг хугацааны шуургын эсрэг дөрвөжин хатан хизээч сүрэн тэмцэж явсангүй. Тиймээс цаг хугацааны тэрэм дуртан яагаачгүй өгтөлж эхэлжээ. Дөрвөжин хатан хайдуугийн хатан болж ирээд ганцхан жил эр нөхрийнхөө хайрын охийг амтлаад хатан хүний зовлон амьдрал нь эхэлсэн гэдэг. Учир нь дөрвөжин ургалан ирсний дараа жил нь хатам их шивхэн хатны шахалтаар Хайдуу Хонгород аймгаас 16 ах настай солон бүсгүйд баг хатан буулган авсан юм. Дөрвөжингийн ууган хүүхэд нь охин төрж дөнгөж баруун тэнингүүтээ тэнгэрийн цэрлэлээр өтөлж хөгшөрдөг аимшигт өвчнөд нэрвэгдсэн аж. Энэ хооронд солон уран тачаангуйн эрдмээрээ Хайдууг ховстон өөртөө бүрэн татаж ууган хүү дувааг төрүүлжээ. Нуган өрд төрүүлсний ачаар солон хатан анхнаасаа л дөрвөжин хатанд тунч тааламжгүй байсан хадам их шавхган хатны сэтгэлийн төлхөрийг гартаа оруулж чадсан юм. Дувааг төрснөөс хойш жилийн дараа урус хүүн мэндлээцч дөрвөжин хатан хань нөхөр хадам их хоёрынхоо тааллыг эргүүлэн авч дөнгөсөнгүй. Жинжээ охин 3 наснда 80 настай эмгэн шиг болж арьс хөрсөн үрчиж өс нь бууралтан унаж дөнгөж цохуулсан захиурууд нь болгорон аимшигтайгаар өөрчлөгдөж байлаа. Шавхган хатны адаарт ааш уламж шатаж урт хожиж дуулдаагүй хар нялхаараа өтөлж эмгэрэх үйлт өвчнөд баригдсан өчүүхэн жинжээ охиныг хончин отогт аваачиж хай хэмээн тушааж дөрвөжин хатан хашийнхны өндөр дээд алдарт харшлах цэрлэлт охин үр дахин бүү төрүүл хэмээн цамнаж хашийн удмыг залгах ууган хөвгөн төрүүлсэн хэмээн баг хатан солоныг илүү инэрэн харилдаг байлаа. Тэгтэл дөрвөжин хатан дахин хөл хүндэрчээ. Зүүдэнд нь 7 хүн шувуу ямагт эргэлдэн охин үр заяа гэж нэг баярлахад л өнөөх үйлд жинжээ охин шиг нь манцуудаа хөтлөн зовлонгийн цаламд ороогдох үедээ гэсэн айдас давцсаар Хайдуу хааныг цагаатаа улсын хаан алгуун цэрэгтээ дайтахаар оцсон хойгуур сараар дотоо амьсгалах чадалгүй доройхон охин төрүүлж үлээ. Тэгтэл азар хүүгийнхаа хүрээнд айлчлалаар ирсэн шивхэн хатан дутуу төрсөн охиныг гардан авч ямааны халуун арьсанд боож нар дагуулan өлгсөөр хүн болгочихсан аж. Шивхэн хатан охиныг өөрт нь харин эргүүлж өгсөнгүй. Тэнгэр уулан дах өргөө рүүгээ аваад явчихсан юм. Торгыг өмсч тойхтныг сөхрүүлэн орд өргөөнд амзууж оюу сувдаар бие чимвч нулимсаа нууж хүслээ хомж хардах сэтгэлдээ хатаж халуун сэтгэлээ эдүүлсэн ай хөрхий хатан хүний амьдрал гэж алтан торондох гургалтай зовлон ажгуу. Дөрвөжин хатан цасан хэр унсан буурал санчгаа илж
Үйлсийн илгэнд чургасан өндөр сардгийг ширтэн зогцсоор л байлаа. Ажрууг охин минь төмтийн жанжинд өргөмжлөгдснөөс хойш анхны дайн тулаандаа оцсон билээ. Гэтэл удахгүй хоримлохэр нь өдий болтол сураг ажиггүй алга болчихдог. Хэдийн ачиг сул дараа энгүү нэг юм биш ч гэлээ. Эсгэрх сум хатгах жатны өдөөс тулдаж яваа бүсгүй хүн шүү дээ. Үгүй тэгээд Автай Баатрын хойноос илгээсэн хүмүүсээс хайчив да гэж дөрвөжин хатан цөхөрсөн бодолд автан зогсно. Хөөхий би гэж нэг амтан уруус их бух хотолон 3 хүүхэд эр нөхрөө дайнаас 9 минь дэрүүлэхийг тэнгэр залбирхаас өөрийг хийж чадахгүй юм да гэсэн бодол орж ирэн хатны зүрхээр нь хатгууллаа. Дөрбөж ээжээ гэх цаваад чанга дуу хатныг бодлын харгуугаас нь татан гаргалаа. Иргэн харуул татвар эмээс төрсөн их багш хэмээх бяцхан хүүстэй малгайгаа ар шилэн дээрээ хайчихсан өнөөх халуун намраар барьж ирсэн цагаан шазгаагаа илгэндээ тэрсээр гүйж ирлээ. Бяцхан хүү минь юу болов гэж хатанг асуухтаа зэрэгцэн хүүгийн илгэнд тэрстэй цас шиг цагаан шазгаа нь чанга гихчин шагширч гарлаа. Дөрбөж ээжээ миний цагаан шаазгаа шагшраад байна. Автай Баатар аль эсвэл түүний хойноос явсан ирэлчэд ирэх үз гэж ижээ минь танд хэлж байна. Танд ийм сайн хэлт болгосон гэж элчгэн чих өгнө үсттэй гэж хүү хэллээ. Дөрвөжин хатан инэв хэлэхэд хоёр жавж одоо ч эрэгүр сормоос нь хിവэр буй сайхан нүднийхэн завханд уулын жалах шиг гүнзгий үрчлээ тодорлоо. Иш чиний дуулгаж байгаа хэл сайн мон мэдгцэн юм алах шүү дээ хөөмн гэж хатныг хэлэхэд тэгсэн ч би танд хэл дуулгасан та надад илжгэн чих эсвэл амтад бором өгөөч хүүхдийн нүд хортой шүү гэж залтай хүү хэллээ. Гүйэр хүү чамд хэн тэгж хэлээ гэд дөрвөжин хатан хөвгүүний болцгор хацрыг үнэрлэхэд сонжин ус нь хамрын эргэгнүүлэх нь өхөөртөн бач. Хүүхдийн толгойд хос ивэр шиг үсвэлтэйгэд босдыг хосч тэр үсийн сүлжид сонжоо тавьдаг аж. Хатан өргөөнд орж гал төнхөд суугаад залуу шивгчин сүүжинд хай өхөгнөөс элчгэн чих гаргаад ир гэж тушаалаа. Хатан манай хатаасан жимс барагдсан шүү дээ гэж сүүжин хүүхэн сүлжмэл самны дундуурхан чавга элчгэн чих үзэм тэргүүтэн жимс хийж хатанд өглөө. Хотолгоны шивгчин 8 жин бүсгүй хатны өргөнд гар хөл болдог байснаа Чануу Баатрын гэргийн болсон тул хааны өргөний их бод даасан Хутугагийн төрлийн 18 настай сүүжин гэх энэ бүсгүй хатанд зарагдаж байгаа юм. Дөрвөжин ижи би элчгэн чихэнд л дуртай гэж их багш хүү хэллээ. Дөрвөжин хатан шизан бүсгүйг анх хайдуугийн өргөнд татвар олж ирсэн цагаас эхлэн солон хатнаас өмөрч дотноссан агаад шизаны ууган хүү их багшийг өөрийнхөө ачиг санан хайрладаг тул жаал хөвгөн үүнд их л омоотож хатанд эрхэлдэг аж. За наашир би чамд элчгэн чихийг ялгаж өгье дөө. Инээс хойш манад хатаасан жимс дууссан гэж сүүжин хэлж хумгар сүлжмэл самнаас хідэн хатаасан элчгэн чих авч хүүд өгч байтал эсгийн үд онгос хийж солон хатны отхон хүү худуур их багшийн ихэр дөө Ширбэг Сэрдан 3 пижигнэлтэн орж ирлээ. Дөрвөжин хатан ижи шиза ихч таны өргөөлөө айсв гэж худуур хүү шулгана. Худуур бол солон хатны 7 хөвгөний отхон ихийнхээ ойл богтон шиг адтай зан хааны хүрээнд юу болж байгааг андахгүй мэдчихдэг уртчихдаг дуурайсан худуур ингэж хэлээд их багшийн алган дээрх хатаасан жимсийг хяламхийн харж энэнд ийм их илчгэн чих өгсөн юм чинь сүүжин шивгчин та надад хасрооны самар өг гэхэд шизан бүсгүй ихэр хөвгүүд дуугаа авалцсан самрын тосон чансан амтд боо идмээр байна гэлцлээ. Дөрвөжин хатан авдарт нь амттан байвал баг хатан татварын хүүхдүүдэд өгчөгдөг. Өөрийнх нь төрүүлсэн хүүхдүүд хэдийн хөлн дөрөнд гарна ганцхан төрсөн тул эр нөхрийнхөө мах цусны тасархаа тэр балчир жаахан амттад хайраа үл харамлдаг хүн. Урт гоногор хүзүүтэй шувтан мөртэй тул дэглээ шиг харагддаг туранхай эцэнхий сүүжин бүсгүй хүүхдийн шууганд төвгшөөнгөө намс хийснээ гартаа таарсныг атхан тарааж гарав. Дөрвөжин хатан түрүүн өргөөнийхөө гадна зогсон
Саруулын сардаг ориглыг ширтэж өнгөрөн оцсон амьдралынхаа өнгө гэрэл сүлэлцэн дорсомжийн хэлхийн донд оймрон зогссноо мартаад хүүхдийн хөл хөгжөөн донд сэтгэл нь сэргээд иржээ. Тэнгэр тэгтэл үүд сөхөгдөж гоо үзэгсэлэнд татвар шизан бүсгүй гэгээ татуулан инээсээр орж ирлээ. Уйгурын Мэлэг гэдэг баг ноёны олон охины отхон болж мэндэлсэн шизан 6 жилийн тэртээ Хайдуугийн баг хатан болж ирсэн билээ. Хайдуугийн эзэмшлийн захад тэнгэр уулын бэлээр нутагладаг уйгурын Мэлэг ноёнд хаантай ураг барилдах нь эрхэм чухаг зүйл байж. Шизан бүсгүй Аз дутахад тэр үед амьд сэрүүн байсан Шавкан хатан аллах шүтлэгт уйгур бүсгүйг хатан өргөмжилж болохгүй шүү. Татвар юм л болгоход болно. Хөвгүүд төрүүлвэл Монгол өрлөг ихээр үсгүүл. Их нь өөрийнхөө хэлээр бүүэн дуайлсаар Монгол хүн болохгүй шүү гэж хүүдээ загсан тул түүнийг хатан өргөмжилгүй татвар юм хിവэр нь үлдээжээ. Айсан бүжин шиг метрамхаа харцтай. Дүрлийсэн ботхон харнадтай. Өндөр хамартай. Цэний ягаан уралтай. Хараацан дал шиг уран хөмсгтэй гоо үзэгсэлэнт шизаныг авснаас хойш Хайдууны хэсэгтэл солон хатны өргөнд очих нь цөөрчээ. Тэр үед 6 хүүгэн төрүүлснээрээ төрийн орж дөрвөжин хатны айл ялдан мааш зөлнийг далимдуулан өөрийгөө их хатан шиг андуурн сэхэлцэх болсон солон хатны аг омгийг дарсныхын төлөө дөрвөжин хатан шизан бүсгүйд уламж дотн төрсөн дүүшгээ илгэмсүү ханддаг байлаа. Хайдуу ихэндээ үзэгсэлэнт уйгур бүсгүйд сэтгэл татагдан солон хатны өргөөг мартсан мэт байсанд дөрвөжин хатан далдуур их л баяртай байжээ. Гэвч шизаны жаргал төдийлөн удсангүй. Шизан хүү их багшигаа төрүүлээд өрлөг ихэд өгөхгүй хэмээн зөрүүдлэн өөрөө хөхүүлсээр турсаг олтлоо торж нүрэнд нь дөрлийсэн 2 том нүдлүүлдэж хос бом шиг чанга хөх нь арьс олон унжиж 2 гарынх нь бугуйн сэмгэр цагаан өмсгөлийнхаа цаанаас арга яс шиг хэрзийн үзэгдэх болж нүднээс гарчээ. Үүнээс олж уйгур бүсгүй хааны сэтгэлд нийцгүй болж эргээд арга залт солон хатны өөрөөс салгаа байлаа. Тинхүдөч шахсан их хатан дөрвөжин 17-тай шизан татвар 2 хоёул эр нөхрийнхөө тааллыг алдаж хайр ивэлийнх нь гадна орхигдсноороо бүрч зовлон нэгтнэт болсон юмсан ч. Солон хатан өмнө нь ч элдв арга бач хэрэгэлсээр 8 ихрэс овгийн цэцэнхэн сутаа нэртэй залуухан татвар бүсгүүчүүдийг хааны таллаас холдуулан зайлуулж чадсанаар өнгө зүс сайтай тэр охтыг Хайдаа өөрийнхөө холбоотон ноёд баатруудтай өгч явуулсан юм. Ер нь зурамшиг шөвөөсөн царайтай би гойлог сайхан чимгүй. Царай төрхөөр дөрвжин шизан хоёрын хаанч хүрэхгүй батал арга залсэлхтэй үнэг шиг овжин солон хатан Хайдуу хааны зүрх сэтгэлийг хэрхэн өөртөө ингэж өн удаан жил уйж чадаад байдгийг ёстой чөтгөрл мэдэх биз. Харин 4 жилийн өмнө дуваад хатан болохаар тавлсан гоо үзэгсэлэнт марал бүсгүй хазгар доглон эрд цэргийн эрдэмтч дуйлхан дувааг ойшоолгүй эцэг Хайдууд нь сэтгэл алдарснаар хааны баг хатан болж өнөөх солон хатны давлан аашиг нэг хэсэгтэй л нам дарсан удаатай. Гэсэн ч гоо үзэгсэлэнт марал хатан алтан дэвтэр хулуухаар ирсэн зандалчдын гарт үргэж нэг настаа бүрийн хүүгээ өнчрүүлэн оцсноос хойш 2 жил улирч байв. Хайдуугийн сэтгэлд од олон гэрэлтсэн марал хатныг боцсноос хойш солон хатан дахиад л толгоон дэлгэжээ. Шазан ч энэ жилүүд дахин 2 ихэр хөвгүүн төрүүлсэн 4 ой хурч байгаа юм. Ихэр хөвгүүдийн барив тэнэснээс хойш шизан бүсгүй өнгө зүс сэргэж царамд дэлбэлсэн ван сэмбрүү шиг л нас зүс нь тэгшрэн цэцгэлж Хайдуу хаанч буцаад түн татагдах болжээ. Шизан дүү минь чи ихэр төрүүлснээс хойш улам л нам бүрдэж зүс тэгшрэн гоо үзэсгэлэн болж байгаа юм. Энэ гоо үзэсгэлэн залуу насаараа төрмгийлэн арга бачтай солоноос хааныг булааж өөртөө татаж аваач гэж дөрвөжин түнд хэлнэ. Цэл залуу наснд нь эр нөхрийнх нь хайр дурлалыг игнэгт өөрөөс нь булааж хадам ихийг нь өөртөө татаж өвчтөе охин асрах зурт нь дувааг төрүүлж баг хатан атал өөрийнхөө хөвгүнийг ууган хүү гэдгээр шалтгаглан хаан сэнтэд залхаар санаархдаг солон хатан насан туршин дөрвөжин хатны амьдралын хамаглаж аргалыг боснолсон бол чулуу болжээ. Тиймд нэгэнт өөрөө түүний давлуун занг дарж хүчрэхгүй аваас үзэгсэлэнт шазан бүсгүйг бэрс гаргах хэрэгтэй байлаа. Дөрвөжин хатантаа нэрээ хаантан
хэд хоноод л миний өргөнд саатах болсон шүү дээ гэж Шизан хэлээд дэвүүр шиг урт сарамсаа дэрвэлзүүлнэ. Дөрвжин хатантан цаад солон хатан чинь эмзэг хэрэгтнэрээ болсон тоор жимсийг авчиж чаддаг гэх юм. Тиймээс хааныг онгон тангил охин мэд жаргаад чадаад өөрөөсөө салгадаггүй гин гэж нэг удаа Шизаны шивгчин насаар түүнээс хэд ихч мэд алиман бүсгүй дөрвөжин хатанд шивнсэн удаатай билээ. Нэрээ солон хатан үйл борооны ажлын эрдмээрэл эр хүний хүнжилтэд аргамждаг гэлцэх юм. Гэтэл тэр чинь 16 таатай энэ өргөнд хатан болж ирсэн. Онгон бүтэнл ирсэн баймаар юм. Хаанасаа тийм хилэнцтэй эрдэмд суралцдаг хэрэгвэ? Гэхэр гэрийнхээ зар зэмээр үйл борооны чиглэлд эрдмийн нууцыг заалгасан гэлцэн. Тэр нь ортой гэдгийг шүү их хатантан урд нь бухаар зугаа гаргагч явсан хөгшин боол имээр тийм булаа юм заалгасан гэх юм. Солон хатны их үнэгэн залт хадаагаан гэж аргад юм байсан юм гин. Тэднийх Яркандас Фатима нэртэй бухаарт янхан явсан юмыг боол олгож худалдан авсан солон хатанд хэрхэн ир хүнийг жаргах уран тачаангыг зааж өгсөн гинэ. Тиймээс их хатантан эцэгтэй та хоёр солон хатны арга бачийн өдөөс туйлын цэцэн нүдлэр л хариу барих нь зөв гэж альман шивгчин шивндэг билээ. Альман бол Шизаныг анх дагалдан ирсэн өрлөг их нь гэнт дайрлагад дайруулан өгсөний дараа төрхмөөс нь жилийн өмнө хайдуугийн хүрээнд хүргэгдэн ирсэн махлаг биетэй маргад ногоо нүдэлсэн ухаан сэрэг арга залтай бүсгүй. Хар багасаа л Шизантай хамт тоглож өссөн албатынхан охин аж. Ямар цэцэн нүдэл гэж Шизан өргсөн торомшиг дүрлэгэр нүдээр шивгчин альманыг болон дөрвөжин хатныг ээлжлэн ширтгэд солон хатан хааныг өргөндөө авчираад хоол зоогонд нь бугын золттой тан холдог гэж байна. Тэнд Яркандас эр хүний чалах нэмдэг шидэд тун авчруулж болно шүү дээ гэж альман хэллээ. Сандгал санаа альман шивгчин чи тунж сэргхэн тарихтай хүн юм. Шизан чи уугур маягийн хувцас Монгол хатны өмсгөлөөр бүрэн сольж өмсчвэ. Мөн манай тэнгэр шүтлэгт орох хэрэгтэй шүү. Тэгээд ар гэртээ захиж тийм тан олж ир гэж дөрвөжин хатан Шизанд загчээ. Хайдун хаан Монгол уламжлал нүүдэлж авах заншил эзэн хааны бэлэг сургаалд үнэнч хүн тул суурин иргэшлийн элдв зугаа цэнгэл харийн шашинд шүтгэн зан сурталт нь харш зүйл. Тийм ч учраас өмнөд газар орныг бүрэн эрхшээж Чингис хааны Тэнгис далайн орнуудыг эзлэн хүрээгээ тэлсээр буй эзэнт гүрний их хаан хувлаатай эцсийн хүртэл үзэлцээр өнөг хүрсэн гэдгийг унган хайраа зориулсан дөрвөжин хатан мэдгүй бол өөр хэн мэдэх вүлээ. Тинхүү түрүү жил Шизан аллах шүтлгээ сольж тэнгэр шүтлэгтэн болсон билээ. Эсгийн үүд сэвхийн нэгдэж Шизан бүсгүй орж ирлээ. Дөрвөжин санаандгүй тэнгэрт отсон марал хатантай андуурсандаа хамаг биеийн зарсхийн цочлоо. Учир нь Шизан Монгол хатны хувцас өмсөх болсноор ташуун ингэрийн хүрэн болгоны үсээр хэмжиж ижилхэн хүрэн болгон юудан малгай тавьж 3 игнээс сувдан шанаавч унжуулсан нь яг л марал хатантай ширхэг солимгүй адилхан харагдуулах аж. Мөн Шизан марал хатны өвлийн малгай дээлтэй ижил хувцас өмсөн намайг ингэ цочоож байгаа юм чинь хаант нь түнд өөрөө ирэхгүй марал хатныг бодоод марал хатныг дурсаад сэтгэл татагдах нь зайлбаргүй зүйл гэж дөрвөжин хатан бодоод энийг хэлжээ. Хайдуу хааныг гамалж анжинтай тултгаар мордохын өмнө хотлоо ихтэй уугур хотон 8 аймагаас цэрэг татаж тулааны төгсгөлд дайсан цохилт өгөх нөөц цэрэг болгон хэрэглэх бодолтой байгаагаа санаандгүй ярьсан бэ. Тэгэхэд дөрвөжин хатан ухаан сэлж Шизан бүсгүйн эхийн талын их ноён Сарданд яаралтай загтал нисгэх санаа гаргасааж. Сардан ноён нь хайдууд жилдээ нэг аль бүргэж өгөөдөн улсын харьяанд байх боловч нэг ч удаа цэргээр хүчин зүтгэж байгаагүй хүн. Ичи та минь юутай мэрэгэн ухаан сэлвэ гэж хотолон баярлан ихтэй талархсан юм. Ингэж л хайдан хотолон хоёрын нууц алсан 3000 цэргийг нууц жимээр авчирсан билээ. Дөрвөжин хатны дуудлагаар Шизан бүсгүй тэр дорхно ирж шонхорчин нисмэнд загтал ичиж өгснөөр нагцаасаа хайдууд 1000 цэргээр хүчин өргөхийг хүссэн Шизаны загтал сардаг улс давн нисж одсон.
Тэнхүү хайдаг хотолооны хамт их цэргээ ил тарвахтайг давуулан хөтлөсөн хойно Сардаа ноёны хүү Болодбайг 2000 цэрэг авч хааны хүрээнд ирж уужим жанжны хишгтэн мянгатын хамт уулын нууц жимээр хайдуугийн хойноос хөтлөснөө мөн л шонхор нисгэн мэдүүлсэн билээ. Ийхүү хайдуугийн ялагдлын хувь заяа хутганы ирэн дээр байх цагт Шизааны төрөл төрхмөс нь хүчин ихээр хавсран өргөсөн байр сорийн баттгахад тунч их дөхөн болсон билээ. Дөрвөжин хатан Шизааныг хараад инээх хэлж тунч сайхан дээл малгай байна. Монгол хувцас чамд нинч сайхан зохиж байна гэлээ. Гэхдээ чи марл хатныг санагдууллаа гэж хэлэх гэснээ болсон аж. Шизаан ч ухаалаг бүсгүй тул аман дээр нь гарч ирсэн тэр үгийг хэлүүлэлтгүй ойлгосон. Дөрвөжин хатан таач бас гойж годож байгаач. Хадам их Шевкан хатан бэлэвсэн гэлтгүү таны насан дээр залуу бүсгүй шиг л гунхалцдаг байсан шүү дээ гэж Шизаан хэллээ. Шаагилцсан хүүхдүүд шивгчний гараас амттан аваад усны шууд шиг шуугалцаар гүйлдэн гарч өргөөнд нэг юм чих амраалаа. Дөрвөжин хатан өөрийгөө зөнд нь хайсныг битүүхэн зэмлэж байгааг нь ухаарч байв. Ерөөс солон баг хатан болж ирээд нэг л мэдхэд хайдуу өөрийнх нь өргөнд алдаг оногхон үзэгдэх болсон тэр цагаас эхлэн дөрвөжин хатан өмсч зөөхөө огт анзаархаа болж сэтгэлийн очин игнэгт унтарсан аж. Нэгэнд унтарсан тэр оч дахин хизээж урдих шигэ дүрлзэн асаагүй агаад сэтгэлдээ галгүй бүсгүй хүнийг гоо үзэсгэлэнгийн тэнгэр нь хайчихдаг бололтой. Одоо дөрвөжин хатан толинд харах тунч дургүй. Залуугийнх нь гоо үзэсгэлэн арчигдсан мэт алга болж номон хэлбэртэй жирүүгэр хөмсгөн бүдгэрч өтгөн хар гизгэн тухаараа шингэрэн нүд уруулыг нь тойрч хунаас шиг өрчлөө тогтжээ. Гагцгүй хуучны дөрвөжингээс ёр бусын зөөлөн харцтай усгал алаг нүдэн л үлдсэнийг харах хүсэлж төрдгөө аж. Сүүжин шивгчин Шизаанд хушигтай цай аялж байрав. Дөрвөжин хатан сүүжин өрмөнд дарсан цагаан төмс гаргаж байр гэж шивгчэндээ тушаалаа. Зуны адаг сард уулнаас цагаан төмс ухаж авчраад сарлагын зузаан өрмөнд дарж зүгийн балаар хамтлаад битүү модон боривнд хийж хадны сүдэр тавьчихдаг аж. Өвөлдөө тэр нь салхын амт аргагүй амттан болдго нь дөрвөжин хатны гарын идэ. Их хатны 8 хан дөргөнд баг хатны татварууд хүүхдтэйгээ цуглах нь их. Тиймээс 8 тотгод их тулганы хойгоор байдаг 4 хөлд нь арслангийн толгой сэлсэн мэлхий ширээн дээр амттай хоол зоог өрж хүнд айлах нь дөрвөжин хатны дуртай зүйл. Шивгчин мэхэртэй бор тос дөрвөлжлэн зосч өрмөнд дарсан цагаан тос төмс шар тосонд хайрсан гөрмөл бов үхрийн давсалсан хил ширээн дөрөөд ээзгээ үзэмтэй тос хольж эхлэв. Хайлсан тосны хурц өнөр гэрээр нэг төвч их тулганд гал шат падгийн асна. Автай Батрын эрэлд явсан хүмүүс сурагтай юу гэж Шизаан асуунгаа цагаан төмс амдаа хийн. Нээрэн би түрүүхэн тэр тухай бодож байлаа гэж дөрвөжин хатан хажууд байхгүй л оохыг шүрч жингнүүлэн дуугаргавал гаднаас хишгтний аравтын ахлаач ахимаг насны майг хөлтэй баатар орж ирэхэд "Хөөе, мөнхлэг дод" гэлээ. Ширх ноёны хүрээнээс хотолооны дагуулж ирсэн төлөг чимгэн ойрын үед бид хөдгүү хэмээн үзэгдэхгүй байгааж. Мөнхлөө эмгэн хотолооны гэр зур байх үед өргөнд нь бүртэлзэн гар хөлийн үзүүрт зарагдахын зэрэгцээ дал шатаан мэргэлдэг аж. Эмгний мэрэг онхон чих. Мөнхлөө эмгний төлгөнд юу буухыг хүлээе дээ. Сайн мэдээ бооно биз гэж дөрвөжин хатан хэллээ. Их багш хүүгийн цагаан шаазгаа шагшраад л автаа хүргэн хүрээд ирдэг бол сайхан л байна. Бүргэд Батар хүүгийнхээ хойноос их л завнангуй харагдах юм. Гэвч түүнээ ил хэлэхгүй. Төрсөн хөвгнээ алдсан Өвгөн Баатрыг тэнгэр өршөөж тэлсэн хүүг нь ирүүлээсэ. Тэр алтан дэлтгүүг анх их сүргээс авчрахад нь л дэндүү ховор, дэндүү сайхан амтан байхыг үзээд хүний нүдний хор орох үедээ гэж би их сүжиггүй байсан юм даг гэж дөрвөжин хатан ярангаа хоймор дахь онгор шүтээндээ залбирч суув. Гаднаас навсгар ногоон цэмбэн уужтай мөнхлэн эмгэн орж ирэн залбир мөрөглөө. Уучныхаа хоёр ташаанаас хүрэл тойл 49 чулууны мэргийн чулуу харжигнуулсан илгэн ут муу зүгийн хорлон таад альбин хөөдөг гих эртний хэдтэй ишэндээ очиртой хүрэл хутаг хэлхээстэй 9 зоос тэргүүтнийг онжуулжээ. Хажуугаас нь ширх ноёны 4 настай Исан дараа нэртэй жал охин дагжээ.
Мөнхлэн эмгэн орж ирээд хоёр хатны амгаланг айлтхан өргөний зүүнтэй өөрт нь дэвсэж өгсөн 4 давхар эсгий олбог дээр суулаа. Их хатан өршөөхтэй мөхс эмийн бие тааруу байна. 3 хоногийн өмнө сар хэрцснээс ч тэрөө тарих толгой минрээд хэд хоног өвд нар узалгүй хэвтээд өнөөдөр өөсл нэгэн бослоо гэж эмгэн хэлв. Мөнхлэн атрат нүрэнд юр бусын цогтой жижигхэн нүд галзах агаад дал шахаж орчлонд хичнээн төмөн алхсан 2 хөлн майжиж инээхт нь хатар нь дэвүүрийн хунаас мэд үрчийг аж. Мөнхлөө төлөгч та их хотчин шав. Мэлэг бухад бие үзүүлэн эм тан авах хэрэгтэй шүү. За их хатны ивэлд сөөгдөж байна. Мөхс эмгэн би жаал эмээ ус хандалж хүрцэнд би маань багахан илаар болсон тул отчин хэрэг үгүй болсон. Бодвол та Автабаатрын сургийг гаргуулах гэж мөхс намайг дуудуулсан биз. Мөн хаантан Баатар гүнжигч мэрэгэл нэмзээ. Өнөөдөр миний мэрэг төлгийн тэнгэр ивэлтэй байна хатантаа гэлээ. Эсэн дараа охин чавгад гэд сүүжин хатаасан жимс атгаж өгөхөд охин 2 гараа дэлгэн авсан ч үг дугарсангүй. Эцэг эхийгээ номхон хунтайжин цэргүүдэд жадлуулан улаан цасаас хадруулан ам алтхыг харснаас хойш энэ охин ганц ч үг дугараагүй аж. Охины дөгрөг нүдэнд гүн айц шингэж үдэш бүр орондоо шингэн мөр үздгийг мөнхлэн эмгэн ангааж үлж чаджээ. Эмгэн өрөөсөө үнсэн тагш гарган ирж халуун сүтээ цаачлан чимээгүй суухад цайгаас орох бүрт уруулын тойрсон үрчлээ илгэн толгомны ам шиг хумигдахаж. Мөнхлэн эмгээ та надад тэнгэр өөр хайрлах нь уу? Төлөгтөд талдаж хайрлаач гэж шазан бүсгүй гуйлаа. Эмгэн дугарсангүй. Дөрвжин энэ агшинд төлөгч үед харуул баруун гартаа тагштай цайгаа барьсан хэвээр нүднийхэн цэцгийг алга болж ухархаа дотроо цаав цагаан босноо ааж мархаар цагаанаар эргэлцээр нүдэн цэг цэнхэр болон хуурж тоо нүд гүлрэн завчрахаа болчихов. Оюуны мэлмэгээ нээж байх шиг байна. Мэргэн төлөгч хуйлгаа овцтон онгодтой удган зайрангууд оюуны мэлмэгээ нээж байж далтыг үздэг гэж шавкан хатан маань ярьдагсан гэж дөрвөжин хатан шизанд аяархан хэллээ. Хэдэн агшны дараа мөнхлийн цэнхэрсэн нүд хэвийн хүрэн өнгөнд орж гардах цайныхаа шавхраг ууж гүйцээд царгаа холоотой авдрын түлхүүр хангинуулсан нэг хүн ирж явна. Бодвол их бойд болтой. Хатантан би Автабаатрыг 8 навчны өнгөөр мэрэглэе. 70-ны мэргийг үдэш ороод цагт хийвэл төлөг онож буух нь илүү байдаг гэж мөнхлэн эмгээ хэлээд сүжин бүсгөөд эргүүрээ тохиж. Хүүхэн минь нормнасаа нэг хомбон сав үнс авч хөргөөд өгч үзээрэй гэлээ. Мөнхлэн суудаг умгархан гэр их хатны өргөний баруун тах баралгуудын хідэн гэр дунд байх болов. Төд удалгүй гарч явсан мөнхлэн эмгэн баг шиг хавтгай модон самбар барьсаар ирж тулганы баруун талд гарч өвдөглөн суугаад хавтгай модон дээрээ ус цацаж чиглээд шивгчний өгсөн үнсийг цацаж тэгшлэв. Дөрвжин хатан шизэн 2 ам ангаан харна. Эмгэн өнөөх үнсэн самбартаа хулсан савхаар 8 хувааж 8 навч зураад үл мэдэгдэх үсгээр үг тэмдэглэсээр голд нь уугарч үсгээр хэрэг гэж бичив. Дөрвжин хатны амны хөдөлгөөнөөр хэрэг гэж уншихыг ажигласан эмгэн цог шиг гялтгансан нүдээр инэвхэлэн хэрэг бол шидтэй шувуу. Хүний хэл заахад сурна. Хүмүүнээс хэд дахин урт наслана. Тиймд 8 навчны мэргэнд хэрэг голлуулан бичнэмзээ гэлээ. За ингээд энэ удаагийн уншлага төгсөж байна. Манай шүүдэр цэцэг бие сувагт subscribe дараарай. Мөн Хаан банкны дансанд дэмжлэг илгээвэл их баярлах болно. Өмнө нь дэмжлэг илгээсэн хүмүүстээ талархал илэрхийлж байна. За баяртай.